За сайн байцгаана уу. Өнөөдрийн хичээлийн сэдэв линзэнд дүрс байгуулах. За бид өмнөх хичээл дээр толин дүрс байгуулах талаар үзсэн байгаа. За толь гэдэг бол ерөөсөө биеийн дүрсийг ойлгож битийг толь гэж нэрлэж байгаа. Толийг дотор нь хавтгай ба бөмбөлөг гэж хоёр ангилна. За бөмбөлөг толио бол гадаргуугийнхын хэлбэрээр хүнхэр ба гүдгэр гэж хоёр ангилж байгаа. За тэгээд толинд яаж дүрс байгуулах талаар өмнөх хичээл дээр үзсэн. За толин дүрс байгуулахдаа бол ерөөсөө туссан болон ойсон цацрагийн тусламжтайгаар дүрс байгуулж ирсэн бол өнөөдөр линзэнд туссан болон хугарсан цацрагийн тусламжтайгаар дүрс байгуулах талаар үзэх нэ. За линз гэж юу вэ? Линз гэдэг нь хоёр талаасаа бөмбөлөг гадаргуугаар хязгаарлагдсан тунгалаг биетийг бол бид линз гэж нэрлэж байгаа. За линзийг гадаргуугийнх нь хэлбэрээр давхар гүдгэр, хавтгай гүдгэр, давхар хүнхэр, хавтгай хүнхэр. За хүнхэр гүдгэр, замун гүдгэр, хүнхэр гэсэн бас төрлүүд байгаа. За энэ линзийг ажиглавал энэ линз маань зах руугаа нарийсан гол руугаа өргөссөн байна. Ийм линзийг цуглуулагч линз. За энэ линзийг ажиглавал зах руугаа өргөсөж гол руугаа нарийсан байна. За ийм линзийг сарниулагч линз гэж нэрлэх нь. За линзийг оптик гүйцэтгэгч гэж хоёр ангилж байгаа. За цуглуулагч линзийг бол энэ дотогшоо харсан сумаар тэмдэглэх нь, сарниулагч линзийг нь гадагшаа харсан сумаар тэмдэглэдэг байх нэ. За тэгвэл энэ линзээ ашиглаад цуглуулагч болон сарниулагч линзэнд дүрс байгуулж үзье. За линзэнд дүрс байгуулахдаа дараах буюу эдгээр 3 дүрмийг баримтлана. За нэгдүгээрт нь гол оптик тэнхлэгтэй параллелаар туссан цацраг бол хугарсныхаа дараа фокусын цэгийг дайрна гэж байна. За хоёрдугаарт нь гол цэгийг дайрсан цацраг бол чигээр явдаг байх нь. Гуравдугаарт нь фокусын цэгийг дайр туссан цацраг хугарсныхаа дараа бол гол оптик тэнхлэгтэйгээ параллелаар явна. За эдгээр дүрмээ баримтлаад линзэнд дүрс байгуулж үзье. За саяныхаа линзэнд дүрс байгуулахдаа баримтлах дүрмээсээр линзэнд дүрс байгуулж үзье. За линзэнд дүрс байгуулахдаа эхлээд гол оптик тэнхлэгийг зурах ёстой. За гол оптик тэнхлэгээ зурна. За дараа нь бол линзээ зурах ёстой. Ямар линзэнд дүрс байгуулах гэж байгаа. За энэ бол дотгошоогоо харсан сумтай байгаа учраас багш нь цуглуулагч линзийг зурсан байна. За одоо энийг нь бие гэж нэрлэж байна. Энэ биеийн дүрсийг энэ цуглуулагч линзэнд байгуулах гэж тийм ээ. За түрүүнийхээ цуглуулагч линзэнд дүрс байгуулахдаа 3 дүрм байсан. Тэрнийхээ 2 цацрагийнх нь тусламжтайгаар л хэдүүлээ дүрсээ байгуулчихад хангалттай гэсэн үг. За тэгэхээр нэгдүгээр дүрм гол оптик тэнхлэгтэй параллелаар туссан цацраг фокусын цэгийг дайрч хугарнаа. За энэ бол бидний нэгдүгээр цацраг байна. Нэгдүгээр цацраг. За хоёрдугаарт нь төвийг дайрсан цацраг чигээрээ явна гэсэн. За энэ бол бидний 2 дахь цацраг. За тэгвэл энэ 2 цацрагийн огтлцол дээр биеийн дүрс үүсэж байна. За тэгэхээр энэ фокусын цэг F1, F2 бол яг нь фокусынх нь цэг байна. За тэгэхээр энэ бол линзийнх нь төв, тийм ээ. Одоо энд байгуулсан дүрс ямар дүрс нэг шинжилж үзэх юм бол за энэ бие маань ийм байснаа энэ хэмжээ нь бол дүрсийн хэмжээг бол томорцсон байна. За тэгэхээр энийгээ бид нэрлэвэл томорсон заавшаа энэ дээшээ харсан дүрс байсан бол энэ доошоо харсан дүрс байна. Тэгэхээр урвуу за энэ бол линзний бодит тал, энд бол хуурмаг тал. Тэгэхээр бодит. За ийм дүрс бидний линзэнд үүссэн байх нэ. За тэгвэл энд бид нар бие фокусынхаа энэ цэгийн гадна талд байрлуулж үзсэн. Тэгвэл энд болохоор фокусынхаа цэгийн дотор талд бие байрлуулж дүрс байгуулж үзсэн байх нэ. За тэгвэл энэ дүрсээ шинжилвэл томорсон, урвуу, бодит дүрс гарч ийн. За ямар тохиолдолд бол бид фокусынхаа цэгийн гадна талд нь биеийг авч үзвэл энэ дүрс маань томорсон, урвуу, бодит дүрс гарсан байх нэ. За мөн энэ линзийн төвөөс фокусын цэг хүртэлх энэ хоорондын энэ зайг бол фокусын зай гэж нэрлэж байгаа. За тэгэхээр одоо энэ нөгөө бие фокусынхаа цэгийн дотор талд нь байхад дүрс ямар байх вэ гэж байна. Гол оптик тэнхлэгтэй параллелаар туссан цацраг фокусын цэгийг дайрч хугарна.
За нэгдүгээр цацраг тийм ээ. Хоёрт нь фокусын цэгийг гол оптик төвийг дайрсан цацраг чигээрээ явна гэж. За тэгвэл энэ хоёр цацрагийн хэмжээ ийшлэх тусмал холдоод байх нь. Тэгвэл бид нар энд биеийн огтлцол гэж юм үүсэхгүй байх нь шүү дээ. Тэгэхээр энэний үргэлжилтээр бидний биеийн дүрс үүсгэн. За тэгвэл энэ цацрагийнхаа үргэлжлэлийг зурвал энд яах нь огтлцож байна. Энэ хоёр цацрагийн үргэлжлэл маань. Тэгвэл энэ тухайн биеийнх нь дүрс үүсэж яах нэ. Дүрс үүсэж байна. За тэгвэл энэ дүрсээ шинжлэх юм бол юу гэж хэлж болох вэ? За мэдээж томорсон. За энэ бие маань хуурмаг хэвийн дүрс. Уруу хараагүй байх тийм ээ. Хэвийн дүрс үүссэн байна. За тэгвэл цуглуулагч линзэнд ингэж дүрсийг байгуулдаг байна. За тэгвэл сарниулагч линзэнд дүрс байгуулж үзье. За мөн гол оптик тэнхлэгээ зурсан байна. За сарниулагч линзээ зурлаа. За энэ биеийн дүрсийг байгуулах нь тийм ээ. За мөн гол оптик тэнхлэгтэй параллелаар туссан цацраг бол яах нь ишэга хугарч байна. За хугарсан цацрагийн үргэлжлэл нь харин фокусын цэгийг дайрдаг бахан сарниулагч линзэн дээр. Бид нар цуглуулагч линзэн дээр бол параллелаар тусаад фокусын цэгийг дайрч хугарч исэн. За тэгвэл сарниулагч линзэн дээр бол энэ бол гадагшаага чиглэж хугарч байна. Энэний харин үргэлжлэл нь бол фокусын цэгийг дайрч байна. Тэгэхээр энд бол тухайн биеийн дүрс үүсэх гэдэг байна тийм ээ. За тэгвэл хоёр дахь цацраг маань гол оптик төвийг дайрсан цацраг чигээрээ явна гэж байна. За тэгэхээр энэ хоёр биеийн огтлцол дээр тухайн биеийн дүрс үүсэж байна. Энэ бахан тийм ээ. За мөн гол оптик тэнхлэг фокусын цэг, фокусын зай бол бүгд адилхан. За харин цуглуулагч сарниулагч линзэнд бол нэгэн төрлийн дүрс байнга үүсэж идэг. Тэр нь болохоор за энэ бол яах нь шууд хуурмаг. Ягаад гэвэл нөгөө үргэлжилтээр үүсэж байгаа учраас хуурмаг жижигэрсэн дүрс байна. За мөн энэ дүрсийг байгуулахдаа фокусынхаа гадна талд биеэ байрлуулж дүрсийг байгуулсан байна. За энд мөн адил энд маань фокусынхаа цэгийн гадна талд биеийг байрлуулсан бол энд фокусынхаа цэгийн дотор талд биеийг байрлуулж дүрсийг зурсан байна. За энэ мөн гол оптик тэнхлэгтэй параллелаар туссан цацраг. За ийшээга хугарч байна тийм ээ. Энэ бол бодит цацраг. За хугарсан цацрагийн үргэлжлэл фокусын цэгийг дайрна мөн төвийг дайрсан цацраг чигээрээ явна. Энэ бол бидний энэ нэг дахь цацраг, энэ бол хоёр дахь цацраг. За энэ цацрагуудын огтлцол дээр биеийн дүрс үүсэж байна тийм ээ. За мөн энэ дүрсийг хэдүүлээ шинжилж үзэх юм бол за шууд хуурмаг жижигэрсэн дүрс байна. За эндээс бол сарниулагч линзэнд нэгэн төрлийн дүрс одоо үүсдэг гэдэг нь бол харагдаж байна. За линзийн томьёог үзье. За А-ны 1 дээр нэмэх нь Б-ний 1 тэнцүү, F-ний 1 гэж байна. За энэ юуг олдог томьёо вэ гэхээр фокусын зайг олдог томьёо ах нь тийм ээ. За А гэдэг бол тухайн линзнээс юу гэж байна? Бие хүртэлх зай. За В нь болохоор линзнээс тухайн биеийн дүрс хүртэлх зай. F гэдэг бол фокусынх нь зай ах нь. За энэ нэгийг хуваах нь F нь D-тэй тэнцүү байдаг гэж. За энэ D гэвэл юу гэж байна? Оптик хүч гэж нэрлэдэг байх нь. За энэ хүчийнх нь нэгжүүл нэгийг хуваах нь метр буюу dPtr буюу диоптритэй тэнцүү. Энийга диоптри гэдэг үгний товчлол байх нь. Диоптри гэж унших нэ. За тэгвэл К тэнцүү V-г хуваах нь А гэж байна. За энэ VA2-аа бол бид мэдэж байгаа. За К гэдэг бол тухайн линзийнх нь өсгөлт байх нь. За том H тэнцүү К гурчгийн жижиг H гэж байна. За энэ том H гэдэг бол тухайн дүрсийн өндөр. Энэ К болохоор линзний өсгөлт, жижиг H нь биеийн өндөр байх нь. За энэ К-гийн модуль гэж байна. Энд бол ямар нэгэн том утга гарна гэсэн үг байна. За эдгээр томьёогоо ашиглаад хэдүүлээ нэг бодлого бодож үзье. За цуглуулагч линзийн фокусын зай нь 10 см, бие линзээс 20 см зайд байгаа бол дүрс линзээс ямар зайд үүсэх вэ? Биеийн өндөр 5 см. За мөн линзний өсгөлт дүрсийн өндрийг олоо гэж байна. За бодлого бодохын тулд эхлээд заавал бид өгөгдлөө бичих ёстой тийм ээ. За өгсөн. За фокусын зайг бид F-сгээр тэмдэглэсэн тийм ээ. Жижиг F-сгээр. За энэ 10 см. За тэгвэл линзээс 20 см зайд байгаа гэж байна тийм ээ. За тэгэхээр А зай нь өгч байна. Энэ болохоор 20 см. За мөн биеийн өндөр гэхээр
жижиг ааш нь 5 см байх нь. За тэгвэл бидний олох зүйл юу ах вэ? Бидний олох зүйл нь за дүрс линзээс ямар зайд үүсэх вэ гэж байна. Тэгэхээр нөгөө V зайг олох нь K-г олох нь өсгөлт. За мөн дүрсийн өндрийг олох нэ. За энэ бодлогыг бодохын тулд эхлээд бид нар фокусын зай олдог. Томыг өчгөн тийм ээ. За нэгийг хуваах нь А дээр нэмэх нь нэгийг хуваах нь V тэнцүү энтэй тэнцүү тийм ээ F. За эндээс бид юуг олох ёстой гэхээр энэ V-г олох ёстой. За тэгэхээр эндээс нэгийг хуваах нь V тэнцүү А-ны нэгээс сасах нь F-ны 1 болно. За эндээс тооцоо хийж үзье. Одоо томьёонд тоон утгуудыг орлуулах хэрэгтэй тийм ээ. За 20 бол 10. А зай нь болохоор 10 см. За хасах нь F нь 20 см. За энэ 1 тийм ээ. За энэ хоёроос ижил хуваарьтай олох хэрэгтэй. За тэгвэл энд 2, энд 1. За тэгвэл юу болох вэ? Энэ 20 см. За энд 2 1-ийн 2 хасгаа 1. За энэ 20 2-оос 1-ийг гасгаа 1. За одоо тэгвэл бид нэгийг хуваах нь 20 буюу 20-ны 1-тэй тэнцүү гэж байна. Зөвхөн эндээс юг олох хэрэгтэй вэ? Энэ V гарах хэрэгтэй. Тэгвэл бидний эн чинь V-ний 1 чинь 20-ны 1-тэй тэнцүү болчихлоо. Нэгийг хуваах нь V тэнцүү 20-ны 1 тийм ээ. За энэ бол зөвхөн V-г олоход ингэ солбож үржүүлж олно тийм ээ. Нэгийг V-гээр үржүүлэхээр V, нэгийг 20-оор үржүүлэхээр 20 см. За эндээс одоо линзний өсгөлтөө олвол K тэнцүү V-г хуваах нь А. За V маань 20 см. А зай маань мөн 20 см. За 20-ыг 20 хуваахаар 1. За өсгөлт маань 1 гарчлаа. За одоо бид дүрсийн өндрөө олно. Ааш тэнцүү. Энийг үржих нь жижиг ааш. За томьёонд орлуулъя. К-гийн утга маань 1. Нэгийг эрг утгаан тэ нэгийг үржих нь 5 см. Ингээд 5 см. За бид бодлого бодоод дууслаа. За тэгвэл V зай нь болохоор 20 см, K нь болохоор 1, Ааш нь болохоор 5 см гарч байна. За энэ бодлогын хариунуудаас бид шууд одоо яах юм. Энэ биеийн дүрс ямар дүрс үүсэх вэ гэдгийг шинжилж болдог байгаа. За энэ V-гийн утга нь жишээ нь одоо 20 см гарсан байна. За энэ V-гийн утга нь нэмэх гарах юм бол одоо биднэрт бодит дүрс үүснэ. За мөн V-гийн утга маань хасах гарах юм бол хуурмаг дүрс үүснэ. За мөн K-гийн утга нь нэгээс их гарах юм бол томорсон, K-гийн утга нэгээс бага гарах юм бол жижигэрсэн дүрс одоо үүснэ гэдгийг бол бид эндээс тооцоо хийхгүйгээр шинжилж болно. За тэгээд эдгээр томьёонуудаа ашиглаад энэ бодлогоо цуглуулагч линзээ сарниулагч линз болгож гэрээний даалгаварт бодож ирнэ. За энийг цуглуулагч линзээ сарниулагч линз болонгууд энэ фокусын хутгаа авдаг. За үүнийг тооцож бодоорой.